За сайн байцгаана уу? Админ Билгээ байна. Сайн байцгаана уу? Админ Yoka байна. Өнөөдрийн бидний ярих манхаа бол Өмнөд Солонгост 2022 онд гинт гарч ирэн шуугуулчаад өөрөө алга болсон 2024 он 2023 оноос эрчимтэйгээр буцаж хийгдэж эхэлж байгаа. Амар алдартай хүн зэдэв агуулсан үнэхээр хэцүү үйл явдлуудыг өгүүлдэг манхаа байлаа. Энэ бол Bonus буюу яс. Дэлхийд даяар хаалганууд нэгдэж тэр дотроос аимшигтай мангасууд гарч ирж байгаагаар манхаа эхэлнэ. Тухайн үйл явдалтай зэрэгцэх хүмүүс ер бусын хүчтэй болно. Тэр хүмүүс нь ерөнхийдөө хаалганаас гарч ирж байгаа мангасуудыг ангуучилдаг. Скен солигдож 10 жилийн дараах үйл явдал руу шилжинэ. Манай гол дүрийг Канжион гэдэг. Түгээмэл нэр байдгаар нь Төгөлдөр гэд нэрлэе. Төгөлдөр ангийнхаа 3 хүүхдүүдэд дээрлэхүүлдэг. Тэр хүүхдүүд энгийн нэг хүүхдүүд биш, сэрсэн хүмүүс. Асал зэвүүн гарууд да. Тэр голын нөхрийг нь дуудахад амраар нь Амраа гэд нэрлэе. Нөгөө хоёр нь нэг чухал дүр бичлэхээр Амраагийн сугны үснүүд гэж нэрлэжээ. Тэдэн Төгөлдрийг дээрлэх шалтгаан нь түүний хүчтэй холбоотой. Ээс зэргийн нөхөн сэргэх чадвартай болохоор ерөнхийдөө тэд тамлж зугаацдаг. Хичнээн их гимтсэн ч уул мөргүй идэгдэг тул цагдаа багш гэд хинт ч хэлсэн итгэхгүй. Тэр ээжтэйгээ хоёулахна амьдардаг бөгөөд тэдний харилцааны яринаас аав нь 5 жилийн өмнө нас барсаныг олж мэднэ. Ээж нь түүнээс сургуульчин хэр байна гэж асуухад Төгөлдөр зүгээр гэж хэлсэн ч царай нь үнэн баргар байлаа. Инхээ санааг зоохгүй гэсэндээ түүнд дээрлэхүүлдэг гэдгээ хэлсэнгүй. Энэ хэсгээс Төгөлдөр ээжтэй ямар их хайртай гэдг нь харагдаж байна. Өнөөдөр бол Төгөлдрийн ээжийн төрсөн өдөр билээ. Сцен солигдож Төгөлдөр харсан зүйлдээ итгэж ядан зогсно. Төгөлдрийн ээж дахин итгэх боломжгүйгээр гэмтжээ. Энэ хэргийг хариуцсан мөрдөгч Төгөлдөрт энэ зүгээр л осол байсан гэж хэлнэ. Юу болсон бэ гэвэл Амраа болон түүний сугны өснүүд Төгөлдрийн ээжийн ажилуулдаг хоолны газарт иржээ. Амраа түүнлүү илт цээдэн хайж эхэлнэ. Гэвч Төгөлдрийн ээж уушлалтгүйн эргэж явахдаа санамсаргүй байдлаар утсыг хагалж орхино. Түүнд уралсан Амраа үгийн зөрөөгүй чадвараа ашиглан Төгөлдрийн ээжийг үхлүүд болгож орхижээ. Төгөлдрийн амьдрах ганц шалтгааныг үгүй хийсэн тэдэн Төгөлдөр галзууртлаа их уралжээ. Амраагийн сугны үс тэр үхчихвэл яана. Хин тамаатай гэж. Бид хуулиар хамгаалагчсан залуус ирсэн хүмүүс. Хин нэгнийг алах нь миний анхных гэж бодоо юу. Энэ үед Төгөлдөр ирэн яагаад ийм зүйл хийж байгаа юм? Яагаад ээжид минь тийм зүйл хийж байгаа юм? Ээч ч байсан юм уу? Их залуухан харагдаж байсан шүү. Энэ үйл явдлаас хойш бөөнөрөө цогтаа үзье. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? I don't give a damn if you say you disapprove. I'm gonna make my move, I'm gonna make it soon. And I'll do it cause it's what I wanna fucking do. Cause all these opinions and all these positions, they come in millions, they blocking your vision. But no, you can't listen, that shit is all fiction. Cause you hold the power as long as you're чамайг ална. Бүгдийг чинь заавал ална. Оролдоод үз. Хэрвээ гарч чадвал. Дотроо хүртэл хурц үзүүртэй байх алмазан дотор Төгөлдөр маш их өвдөлтийг мэдэрч байсан юм. Хамгийн аимшигтай нь тэнд агааргүй. Та 1 минут амьсгаагаад үжээд үзээрэй. Та Төгөлдрийн өвдөлтийг багч гисэн ойлгоно. Энэ тамлалтыг үгээр хэлэх аргагүй. Түүний уушиг агааргүйгээс болж үгдсэн ч дахин идэгсээр үхий гэсэн ч үхэж чадахгүй. Тийм их тамлалтыг хорон мөч бүрт мэдэрсэн юм. Тэр үед ээжийнх нь үхлүүд хөвтөж байсан царай түүний нүдэнд харагдаж хатуу алмазыгч нүцгэн гараараа дахин зогсоор тамд байгаа юм шиг өвдөлтийг хорон мөч мэдэрч байв. Сцен солигдож 5 жилийн дараах үйл явдал руу шилжлээ. Амраа болон түүний сугны өснүүд нэвтрүүлэгт орж байгаагаар эхэлнэ. 5 жилийн өмнө таныг энгийн иргэнлүү дайрсан гэж сонслоо. Тэр эмэгтэй сайн найзын минь ээж байсан юм. Тэр үед би хүчээсээ удирдах чадаагүй. Би түүнээс уушлалт гуйх ёстой. Гэхдээ тэр би түүнтэй уулзах чадаагүй. Амраач худлаа уйлж гарнаа. Энэ юу н ангууч биш жүжигчин болсон бол яг илүү таарна. Бүр нэг амар хохирчийн дүр тоглолцсон тий. За эргээд үйл явдал руу оръё. Гинт хин нэгэн хаалга хөвдөж орж ирлээ. Ямар новшин вэ? Харагдаж байгаач энэ хүн Төгөлдөр мөн. Би гараад ирлээ новшнуудаа. Бичлэгийг энэ үрээд дуусгая. Part 2-ыг үзхийг хүсвэл лайк, subscribe дараарай. 目指したの